Сүүлийн 10 жилд 46 цэрэг албахаж байхдаа амь алджээ. Сайн мэцхан үзэгчтэй мэдээ хэлж байна. Студид хөтлөгч Гамбтын басан сүр ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Энд Орос барааг харьлаж хүлээдэг. Улаанбаатар хотноо Бурайдын бараа үйлчилгээний үзэсгэлэн худалдаа боллоо. Монгол кино Орос улбаны улсад нээлттэй хийн. Улаан удад болсон бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын форумын үр дүн. Ажиллах хүчний хомсдолд орсон салбарын 1-р барилгын салбар бичигдэж байна. Манай улсад хөрс судлаач мэргэжилтний эрэлт хэрэгцээ өндөр байна. Орос дуу хөгжим ихшиглэж, Бурайдаас ирсэн бараатай лангууны өмнө урт дараалал үүссэн өнгөрсөн амралтын өдрүүд Баянгол дүүрэгт тун халуун ур амьсгалтай өнгөрлөө. Энд Бурайдын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан юм. Ингээд амттай, хөгжилтэй, бас бага зэрэг дурсан цэргээсэн сурвалжлагаа хүргье. Друзья, всем привет с одной из самых оживленных торгов. Сайн байцгаана уу найзуудаа. Бид яг одоо Улаанбаатар хотын хамгийн хөлөөдлөгөнтэй худалдааны гудамжуудын нэг дээр ирээд байна. Монголд юм бүхэн байдагч Орос хүмүүст энд нэг л зүйл үргэлж дутдаг юм. Тиймээс Оросын үзэсгэлэн худалдаа болно гэж сонсоод шууд л хүрээд ирлээ. Магадгүй хамгийн ихээр санаж явдаг зүйлээ эндээс олчих юм билүү? Почему скучаем больше всего? Сайн байна уу? Сайн байна уу? Та юу худалдаалж байна? Махан бүтээгдэхүүн. Энэ бүгд бурайд уу? Тийм ээ, бурайд улаан үдих. Слушайте, ну вот серьезный вопрос. Без Нэг сонио асуулт асууя. Танаа мах дэлхийд алдартай Монгол махтай өрсөлдөж чадах болов уу? Монголчууд худалдан авч байна уу? знаменитейшим на весь мир монгольским. У вас что-нибудь купили уже, монгол? Тэглгүй яах вэ? Одоо үлдсэн л энэ байна. Расскажите, что Ямар есть и что бүтээгдэхүүн хамгийн сайн борлуулалттай байна? Тушенку берут. Нөөшилсөн мах сайн авч байна. Зайдас их сонирхож байгаа нь бидэнд хүртэл гинтийн зүйл боллоо. Бас энэ хямыг хүмүүс их асууж байна. Энэ олон янзын амтлагыг харж байна уу? Из меха натурального баргузинского соболя. Энэ малгайг үндэсний уламжлалаар баргузин булганы байгалийн арьсаар урсан юм. Будаачгүй өнгөлөөчгүй. Жинхэнэ зэрлэг булганы арьс байгаа юм. Дикий мех. Зургуудыг би өөрөө зохиодог юм. Та өөрөө зурдаг хэрэг үү? Тийм ээ. Та зураач юм уу? Би дизайнер. Монголчууд юу авч байна? Наймаа хийж чадав уу? В основном все берут русское. Авч байна. Ер нь Орос хэв маягийн бүх зүйлд дуртай юм. Матрешка, гакошкинтай, октын зүрхтэй бүтээгдэхүүн маш их асууж байна. Гэхдээ ийм төрлийн зүйлийг хятадууч бас хийдэг юм байна. Харин бүтээлүүд бүгд өөрийн загвар, интернет ч байхгүй болохоор өрн мөцөлтөө. Сама не авторских нет в интернете, поэтому я все-таки эксклюзивней. Энд юм бүхэн онцгой байлаа. Бурайдын үйлдвэрлэгчид бүгд найрамд тулсын засгийн газар болон миний бизнес төвийн дэмжлэгтэйгээр зөвхөн хүнс, хувцас, бэлэг дурсгал төдийгүй барилгын материал, сантехник, бордоо, аялал жуулчлалын үйлчлэгч танилцуулсан байна. Маш их таалагдж байна. Гоё юм хамтын ажиллагаа явагдаж байгаа энэ юуг янз янзын гоё юмнууд ирсэн байна. Сонирхоод явж байна. Вот такие встречи и обмены. Ийм уулзалт солилцоо маш чухал. Улаан удад алгадын 14 удаагийн үзэсгэлэн худалдаа болсон. Монголд бид жил бүр зохион байгуулдаг. Өнгөрсөн жил чимгэлтэй дүүрэг болсон бол энэ удаа Баянгол дүүргийнхэн манайд хандаж өөрсдийн дүүрэгтэй ийм архимжаа зохион байгуулах хүсэл гаргасан юм. Как я говорил уже на предыдущих мероприятиях, я рассчитываю, что Ийм төрлийн үзэсгэлэн худалдаа жилд ганц биш ядаж улирал тутам болдог байгаасаа гэж хүсэж байна. Одоо энэ санааг хэрэгжүүлэх бүгд өгцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Друзья, ну что, мы вернулись в офис, еле дотащили все это богатство. За найзуудаа бид оффистоо буцаад ирлээ. Энэ хэрдэнсийг арай гэж авчирлаа шүү. Краков хям адууны махтай нөөшсөн мах, өтгөрүүлсэн сүтэй гуус, Березка билүү. Харин миний дуртай Зайкин билуугаа би өөртөө авч үлднэ. Энэ хямч ус минийх. Харин үлдснийг нь хамтран ажиллахдаа билгэлнэ. Гэхдээ мөнгөөр авч болдоггүй. Энд бид нар дутагддаг нэг зүйл бий. Тэр бол мэдээж төрөлх нутгийн сэтгэл юм. Та бүхэнд өнөөдөр Евгений Павлов, Сергей Тучков нар дурсамжаа сэргээлээ. Для вас сегодня ностальгировали Евгений Павлов, Сергей Тучков, телекомпания Ice Global. Монголын кино уран бүтээлчид, сэтгүүлчид улаан хотод болсон бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын форумд оролцлоо. Энэхүү томоохон арга хэмжээний үр дүн болон манай уран бүтээлчдийн сэтгэлдлийг Бурайдын нийслэлээс бэлтгэсэн сурвалжлагаар хүргье. Бурятия — это земля креативных людей.
Өнгөрч амралтын өдрүүдээр Улаануд хотод Оросын бүс нутгууд болон гадаад орнуудаас ирсэн уран бүтээлчид цуглаллаа. Энд бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын форум болсон бөгөөд Монголын төлөөлөгчид ч мөн оролцсон юм а. Монголоос энэ Бурятын кино фестивал төрөлцөрлөө. Агуудаага ийм том фестивалд ирсэндээ бас жоохон баяртай байна. Олон сайхан кино уран бүтээлчид бас танилцуулгуудыг сайн сонслоо. Сайхан баяртай байна. UBS телевизийн уран бүтээлчид форумын үеэр Дангина уран сайхны киногоо танилцууллаа. Энэхүү туйлсын өнгөйстэй фэнтези бүтээлд Монгол болон Бурятын жүжигчид хамтран тоглосон. Киноны орос хэл дээрх хөрвүүлгийг Бурятын тэргүүн Алексей Циденовын дэмжлэгтэйгээр хийжээ. Дангина кино нээлттэй Монголд амжилттай хийсний дараагаар Бурятад албан ёсоор кино театруудад гарч эхлэх юм. Бурятын өн тоон уулганы дор хүү төрч нэг нутгаа хайрлаж хамгаалж байхын бэлэгдлийг зарилгдан хүрээ. Бүтээлч үйлдвэрлэлийн форум зөвхөн кино, олон ангид бүтээлээр хязгаарлагдсангүй. 3 өдрийн турш янз бүрийн талбайд мастер класс, уран бүтээлийн уулзалт, хоолны болон хөгжмийн наадам, загварын шоу, тоглолтууд зохион байгуулагдсан байна. Добро пожаловать в Бурятию, добро пожаловать в Улан-Удэ. Энэ форум зүгээр нэг үзэгслэн биш байлаа. Энд санаа, хөрөнгө мөнгөтэй уулзсан гэж хэлж олно. Учир нь Улаан-Удад зөвхөн уран бүтээлчид бус продюсерууд, хөрөнгө оруулагчид ч мөн хүрэлцэн ирсэн юм. Форумын гол зочин нь Оросын нэрт кино найруулагч Федор Бондарчук байв. Уважаемые друзья, гости, земляки. Эрхэм мөндөд найз нөхөд, зочид, нутаг нэгтнүүдээ форумын энэ 3 өдөр үнэхээр хурдан өнгөрлөө. Тун баялаг хөтөлбөртэй байлаа. Манад хүрэлцэн ирсэн хүмүүст маш их баярлалаа. Оролцсон нутаг нэгтнүүдтэй ч баярлалаа. Бид бүгд найрамд тулсынхаа баялагийг харуулж чадлаа. Үндэ бүгдийг нь ч биш. Зөвхөн өчүүг нь хэсгийг нь юм шүү дээ. Хамгийн гол баялаг маань манай авьяаслаг бүтээлч хүмүүс юм аа. Сергей Тучков, профессор Марлма, Iced Global. Үзэгчдээ үргэлжлүүлэн зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргье. Өнөөдөр нисэх хүчин үүсэн байгуулагдсны 101 үндэсний агаарын тээвэрлэгч Miat компанийн 70 жилийн ойн өдөр. 70 жилийн түүхэнд Miat компани 516 мянган удаагийн нислэг үлдээж 26 сая зорчигч тээвэрлэжээ. Өдгөө агаарын 10 хөлхөөр 15 оронд руу 50 гаруй чиглэлд, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үлдэж байна. Увсын зүүн, Баян үлхий, Завхан, Хөвсгөлийн нутгаар цас орж, зам даваа гүвээ хаагдахыг цагуур орчин шинжилгээний газраас анхаарууллаа. Түүнчлэн цагаагаарын урьдчилсан төлбөр ойрын 2 хоногт онцгой сэрэмжтэй байх шаардлагатай. Тодорхойлбол 26-нд нутгийн төв хэсгээр, 27 нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говьтол хэрийн нутгаар салхитай байхыг анхааруулж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногт 8 дүүрэг 19 аймгийн 38 суманд 123 удаагийн аюулт үзэгдэл хосол гарчээ. Үүний 101 нь ахуйн хүрээний гар түмэр байсан бол 2 удаа ой хэрийн төмөр гарч, мөн 2 удаа хүчтэй салхи шуурга дэгджээ. Түүнчлэн хүний үйл ажиллагаатай холбоотой 18 осол гарсан байна. Энэ бүгдээс онцгой ялт хаагчид 17 хүний амь насыг авран хамгаалжээ. Хусдаг суглаа, алт үнэт эдлийн суглаа, үнэт болон уурхайн чулууны азтан шалгаруулах шууд бичлэг зэргийг ашиглан бусдыг залилдаг 17 этгээдийг баривчилжээ. Тэд үндэстэн дамсан бүлэглэлд элсэж, аргачлал зааврынхан дагуу Facebook орчинд хурамч хаяг нээн залилах гэмтрэг үйлддэг байжээ. Тэдний нүүлэлээр 1752 хүнд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Ахлах ангийн хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож гэмтээжээ. Тодорхойлбол Хөвсгөл аймгийн ерхий боловсролын Эрдмийн далай сургуульд уг хэрэг явдал гарчээ. Үеийнхэндээ задуулсан сурагч хүү тархины хаалгаанд орж биеийн байдал хүнд байна. Гэмтэл согос судлалын үндэсний төвөөс шаардлагатай амжилтыг хийж байгаа ч найдлага бага байгааг мэдэгджээ.
Бюродод цаг агаар докторгүй хിവэр байна. Тодорхойлбол пиахта химээх газар үзэгдэх орчин хязгаарлагдмал цаасарч байгааг мэдээллээ. Тиймээс саяын замд гарахын өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж дулаан хувцаслагыг анхааруулж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Улсын хэмжээнд 2024 оноос олон мега төслүүдийг зарлаж байна. Гэвч тэдгээрийг бүтээх хүч манай улсад бий юу? Барилгын салбар хэдийнэ ажиллах хүчин дутмаг гэдгээ зарласан. Ганцхан энэ салбарт ч бус бүтээн байгуулалтын салбар бүхэлдээ хүний нөөцгүй болсныг зах зээлийн судалгааны мэргэжилтэн хэлж байна. Улсын хэмжээнд нийт 1.2 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаагийн 80 мянган барилгын салбарт ажиллаж байна. Нийт ажиллагчдын 7% энэ салбарт бүрдүүлж байна. Энэ нь маш хангалтгүй тоо юм. Салбарын ажлыг урагшлуулъя гэвэл дахиад 15 мянга орчим ажиллах хүчин хэрэгтэй гэсэн статистик судалгаа байна. Ихтэй сургууль коллежид суралцж байгаа оюутан залуус үүний зөвхөн 40 орчим хувийг л нөхөн. Мэргэжилтэй ажиллах хүчний хомсдолд салбар бүрэн авчирчаад байгааг зах зээл судлаач хэлж байна. За барилгын салбарт ер нь бүхий л мэргэжилтнүүдийн дутагдалд орсон. За мужаан арматурчин, засалчин, үүн дээр засалчин гэж ярихаас өмнө яг нөгөө мэргэжлийн засалчин байх хэрэгтэй. Тэгэл барилгын туслах ажилтан, сантехник, цахилгаанчин гэд маш олон мэргэжлийн ажилтнуудын хомсдолд компани болгон орцсон байж. Үүний зэрэгцээ барилгын салбар дахь төрийн оролцоо их. Хувийн хөвшилд орон зай гаргадаггүй. Тухайлбал нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ханы материалын орон сууцны төсөл, сэлбэтэд төвийн төсөл, баян хошууны бага орлогод нийцсэн орон сууц, солонго 1-2 төсөл, залуус хотгон гээд 2026-аас 2028 оны хооронд 27 мянга гаруй айлын орон сууцны төслийг төр өөрөө гардан гүйцэтгэхээр байна. Гардан гүйцэтгэх гэдэг нь гадны зээл тусламж төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлж гадны ажиллах хүчийг ашиглан гэсэн үг болохыг судлаач хэлж байна. 2026 он гарсаар барилга гэлтгүү олон салбарт олон хувийн аж ахуйн нэгжүүд дампуурж байгаа, хаалгаа барьж байгаа ийм жишээг та нар энгийн амьдралаас харах болно. Олон үйлчилгээний байгууллага хаалгаа хааж байгаа, олон барилгын компаниуд хаалгаа хааж байгаа. Барилгын компанийн хувьд нийслэл болон улсын төсвөөр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн туслан гүйцэтгэгчээр орж иж нэг амьдралаа залгуулж байгаа ийм жишээ маш их байна. Уг нь 25 мянган айлын орон сууцны төслийг манай барилгын компаниуд санхүү эдийн засаг, инженеринг, мэргэжлийн боловсон хүчин талаасаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Манай улс 1992 онд үндсэн хуулиа тунхаглан зарлахдаа хувийн хөвшилд тулгуурласан чөлөөт эдийн засгийн тогтолцоог сонгосон. Үүгээр хувийн хөвшил аж ахуйн нэгжүүд бизнесийн үйл ажиллагааг явуулж харин төр дэмжиж оролцох учиртай. Гэтэл өнөөдрийн байдлаар төр засаг аж ахуйн нэгжийн өмнөөс төсөл хөтөлбөр хэрэгжүүлж барилга барьж байгаа нь чөлөөт зах зээлийн зарчмыг алдагдуулж нөгөө л тарчиг ядуу үеэсээ салж чадахгүй байгааг тэрээр хэлж байна. Барилгын салбарт хүний нөөцийн бодлогоос гадна уг салбарыг дэмжих бодлого хэрэгтэй байна. Жанчуудаарч Баттар, Живгани Павлов, профессор Марлма, Ice Global. Хөрсний бохирдол болоод үржил шимийн талаар шинжлэх ухаанчаар хариулт өгдөг мэргэжил бол хөрс судлаачид юм. Гэтэл улсын хэмжээнд уг мэргэжлийг эзэмшилсэн хүний тоо жилээс жилд буурсаар байна. Манай сэтгүүлч учрыг тодруулахаар оролдлоо. Шээсийг өгдөг үнэртэй байна. Асаал энэ дээр одоо шинэ бид температур одоо бид ихэд чинь 2022 онд хөрс судлалын шинжлэх ухаан 19-р зуунаас буюу хожим үед үүссэн ч хамгийн хэрэлттэй мэргэжлийн нэг болжээ. Тодорхойлбол ахиухан хэмжээнд ургац хураан авах хийгээд эрх намар идэх тариа будаа хүнсний ногоодоо байх хэсэг нь энэ чиглэлийн мэргэжлээс шууд хамааралтай. Хүмүүсийг хоолтой байлгах буянтай сайхан мэргэжил учраа эрэлт хэрэгцээ нь өндөр хэвээр байна. Энэ чиглэлийн мэргэжилтэнг Монгол Улсын их сургууль нэгэн үе бэлтгэдэг байсан ч одоо зогсжээ. Харин хөдөө аж ахуйн их сургууль бэлтгэж байна. хөрс судлаач ихээр бид юу гэж ойлгож байна гэхээр зөвхөн газар тариалангийн асуудал мэддэг гэж ойлгож болохгүй. Тэгэхээр хөдөө аж ахуйн сургууль бол газар тариалан тал руугаа, за Монгол Улсын их сургууль илүү байгаль орчин тал руугаа, за газар зүйн шинжилгээ тал руугаа бид хүн одоо жишээ нь яг мэрэгчлэлтэн бэлтгэх. За ялангуяа цаашлах юм бол одоо бүр орчин үеийн чиг хандлага руу хандсан. Уламжлалт одоо жишээ нь бид бүхний нөгөө лекц өгöd явдаг биш илүү одоо технологиос өөрлөсөн. За ийм мэрэгчлэн бэлтгэх шаардлага бол үүсчээд байгаа.
Газрын тухай хууль байгаль орчны холбогдох хуулиуд газар тариалангийн тухай хуультай холбоотой хөрс судлаач мэргэжлийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэжээ. Ялангуяа газар тариалангийн салбарт эрэлт өссөн байна. Гэтэл 1990 оноос хойш Монгол Улсын их сургуулийг 20-30 оюутан л төгсжээ. Өнөөдрийн байдлаар газар зүйн шинжилгээ ухааны хүрээнд хөрс судлаар 100 тонны оюутан суралцж байна. Тэднээс нэг нь эрдмийн зэрэг хамгаалахаар бэлтгэж байна гэлээ. За Монгол Улсын хэмжээнд бол яг цэвэр хөрс судлалын докторийн зэрэг хамгаална гэсэн тийм зөвлөл байдаггүй. За тэгэхээр ихэвчлэн дандаа газар зүйн ухааны докторийн зөвлөлөөр хамгаалж байгаа. Одоо жишээ нь манай дээр нэг оюутан яг ойн хөрсний органикийн буюу нөгөө нэг хүлэмжийн гол нөлөөлөлөд байдаг. Ургамлыг ургуулахад оролцдог нөгөө үржил шимийн нөөцөөр нэг доктор хэл одоо жишээ нь газар зүйн ухаанаар хамгаалах гээд байж байна. Ерөнхийдөө одоо Монгол орнд одоо хөрсний талаар ерөнхийдөө бас маш олон төрлийн одоо судалгаа хийгдсэн байдаг. Одоо бас үүнийг одоо цааш нь дэлгэрүүлж судлах бас чин зорилготой байгаа. За тэгээд ерөнхийдөө хөрс дотроо ерөнхийдөө говийн хөрс талдаа илүү судалгааны ажил хийх зорилготой байгаа гэсэн үг. За бид нар энэ мэргэжлэр суралцаад хөрс судлалын өрөөнд бол 3 кредитийн хичээлүүдэд 7 хоногийн хэрийн датлагтаас гардаг. Тэгээ ерөнхийдөө Монгол орныхоо хөрсний бүсчлэл тэрнтэй бол яг хэрийн датлагын хугацаанд бол яг өөртөө ингээд гараараа одоо ингээд ухаад физик, хим, шинж чанар, одоо цахилгаан дамжуулах чанарч гэдэг юм уу. Ерөнхийдөө бүхэл одоо хөрсний шинж чанарыг судалж онлайн болон практик мэдлэгийг бол олж авдаг. Хөрс судлалын шинжилгээ ухаан байгалийн нэг гэж бүрдлийг судалдаг бие даасан шинжилгээ ухаан юм. Жишээ нь хим, физик, биологийн үйл явцыг танин мэдэж шинжилгээний үр дүнгээр баталгаажуулж гаргадаг. Энэ утгаараа хөрсний бохирдол хийгээд үр шим цаашлаад хувьсан өөрчлөгдөж байгаа байгаль цагуурын үзэгдэлд нийгмийн болон шинжилгээ ухааны үүднээс хариулт өгч чадах шинжилгээ ухаан юм. Ирээдүйд улам эрэлттэй болно гэдгийг хэлж байна. Жанчуудаас Баттар, Евгений Павлов, төгс оюун жаргал, Ice Global. Олимпийн таквондогийн Аз ТV-ийн аврах шалгууруулах тэмцээн үргэлжилж байна. Өнөөдрөөс пара таквондогийн төрөлд тамирчид хүч үзэж эхэллээ. The President of Mongolia. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлд ор болж байгаа Олимпийн таквондогийн Азийн аврах шалгууруулах тэмцээний пара таквондод тамирчид хүчээ үзэж эхэллээ. Үүнд эрэгтэйчүүдийн хасах 63 кг хэмжээнд өрсөлдөж байгаа гавьяас тамирчин Болор Эрдэнэ твэн аваргын финалд шалгараад байна. Тэрээр Узбекистаны Кудратчон Хайдаровыг 9-2, 7-6-гаар ялж аваргын төлөө өрсөлдөхөөр болжээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хасах 52 кг өрсөлдөж байгаа Парис 2024 Паралимпийн наадмын авраг Хөдөлмөрийн Баатараас сүрэн жав Узбекистаны Мамараджабова Умидаг 2-ын тэгээр ялж аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Сонирхолтой Олимпийн наадмын часааны оноо болон Aichi Nagoya 2026 Азийн 20 дугаар наадмын эрх олгох энэхүү тэмцээнд 43 улсын 1300 гаруй тамирчин оролцож бөөмзөө, тулаан төрөл болон пара таквондо гэсэн төрлөөр өрсөлдөж байна. Нийтдээ 8 хоногийн турш үргэлжлэх тус тэмцээн бөөмзөө төрлөөр эхэлж бүгд найрамдах Солонгос улс алт, Непалийн тамирчид мөнгө, манай улс болон Иракийн шигшээ баг хүрэл медаль тус хүртсэн. Ган эрдэнэ ханднаар хүрэл медалийг их орондоо авчирсан байна. Харин тэмцээний үндсэн төрөлд манай улс медаль авч чадсангүй. Тэмцээнээр нийтдээ 11 улс медаль хүртснээс Ираны тамирчид 5 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалаар тэргүүлжээ. Харин өмнөд Солонгосын баг 4 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж медалийн тоогоор манлайлсан байна. Мөн Узбекистан, бүгд найрамдах Хятад ард улс, Тайван тус бүр 2 алт, Йордан 1 алтан медаль хүртжээ. Пара таквондогийн тэмцээн үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдийн хамгийн том, хамгийн халуун дулаан ур амьсгалтай үйл явдал бол яахаарахгүй Улаанбаатар марафон 2026 байлаа. 46 мянган гүйгч, хэдэн зуун мянган үзэгч нийслэлийн гудамжийг эрч хүч, инээдхөөр уухай дэмжлэгээр дүүрэглээ. Энэ бол зүгээр нэг спортын арга хэмжээ биш, хот даяараа нэгдэн баярлсан жинхэнэ наадам байв. Ингээд тэр өдрийн хамгийн дурсамжтай мөчүүдийг хамтдаа эргэн санацгаая.
Эрхэм үзэгчдээ та бүхэндээ даваа гарагийн мэдээний хөтөлбөрөөр хүргэлээ. Анхаарлаа хандуулан хамт байсанд баярлалаа. Баяртай.